Истанбулын уулзалт дууслаа. Зеленский ба Украинчууд ямар нэг юм долоож авч чадсан болов? За энийг өнөөдөр хариулчих. Тэрнээс өмнө Трампын өчтөр орой хэлсэн үгийг хэдүүлээ сонсцгоё Украины талаар. Look, I had a real rough session with Zelensky because I didn't like what he said. Би бол Зеленскийтэй маш хүнд ярилцах хийсэн. Айгүй эвгүй юм ярьсан. Тэгээ хэлсэн юм надад ерөөсөө таалагдаагүй. And he was not making it easy. And I always said he doesn't have the cards. Тэгэл надад бол миний ажлыг амар болохгүй байгаа. Тэгээ би үргэлж юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хөөе чамд хүзэр байхгүй, чамд хөшүүрэг байхгүй. He doesn't have the cards. I'm being honest. He doesn't have the cards. Тэгэл үнэнгээ хэлээ л дээ. Зеленский мас байх, хүзэр байхгүй, хөшүүрэг алга. You're dealing with a massive army and you're dealing with somebody that's brave that had great equipment. But Чи хинтээ алцаад байгаа юм бэ гэх юм бол амар том зэвсэгт хүчтэй хүмүүс, амар олон цэрэгтэй, амар том армитэй хүмүүс хүнтэй үлдцээд байна. Тэгээ орсуудыг бас магтаж байна. Амар тий зөрөгтэй бууж өгдгөө ард түмэнтэй чи алцаад байна шүү. Үнэ. За тэгээ өөр юм бас нэг аимшигтай юм хэлсэн Трамп. What bothered me, I hated to see the way it was, excuse me, pissed away. За бас миний дургу хөргсөн нэг юм юу юм бэ гэвэл тий маш их мөнгийг зүгээр шигээ гаргацсан. Pissed away. I hated to see the checks were sent for $60 billion every time Zelensky. I think he's the greatest salesman in the world, far better than me. Тэгээд Зеленский юу юм бэ гэх юм бол надаас илүү сайн борлуулагч байж магадгүй. Гэхдээ сая Арабын тэр яваар явсан бол Зеленский тийм амар биш юм байна. Трамп бол амар нэг юм байна. Тэгээд Америкт ирэх болгон дээр 50, 60, 70 тэрбум долларын тий мөнгөтэй гараа авчдаг. Zelensky, he comes to Washington, he walks out with $100 billion every time he came. $100 billion. Now his abilities were shrinking because the last time he only got $60 billion. But Congress is very upset about it. They're saying, where is all this money going? Тэгээд ерөөхдөө ирэх болгон дээр 100 сая, 200 сая, 300 сая хэдэн тэрбум доллар аваа явчих. Тэгээд манай их хурл одоо жоохон бухимдаад эхэлж байна. Энэ мөнгө хаачсан юм бэ? I'm focused on we send checks. We don't only send we send just checks. Бид нэр зүгээр юу явуулсан бэ гэвэл тань бэлэн мөнгө явуулсан. Бэлэн мөнгө явуулсан. Зэвсэг биш. Бэлэн мөнгө явуулсан. Just cash. Зүгээр cash явуулсан. Where is it? Europeans have been very badly hurt by this. Тэгээ Европчууд энд маш их цохилт авсан. Эрчим ууч, Nord Stream цахилгааны үн, тэ. Тэгээ өчтөр явуулсан бэ гэх юм бол хэдүүлээ одоо Зеленский амнасаа сонсцгоо. Манун гомдоод эртхэн шиг яваад өгсөн хаашаа явсан бэ гэх юм бол тэ найз нэрт дээр очсон Европын хүмүүс. Тэгээд энд юу ярьсны хэдүүлээ хамч хаанчдгаа. And you can also see that the Russian delegation that came to Istanbul is of a very low level. Тэгээ юу харагдсан бэ гэх юм бол Оросуудын явуулсан төлөөлөгчнөр доод түвшингийн хүмүүс байсан юм аа. None of them are people who actually make decisions in Russia. Ямар нэг шийдвэр гаргагч биш. Шийдвэр гаргагч Путин штэ. Путин очих хэрэггүй, Трамп очих хэрэггүй, тий. Still I send our team to Istanbul. Тэгсэн би бага явуулсан. Minister of Defense at least to see if those Russians can actually decide anything. Тэгээ би ерөөхдөө Батлан хамгаалтын сайдаа явуулсан, өөр хүмүүсээ явуулсан. Тэгээ Оросууд юм хийх юм уу? За тэгээ явуулсан хүмүүсийн хувцалтыг харцгаая. За иймэрхүү хүмүүсийг явуулсан. За тэгээд энэ Украинчууд юу гойсон бэ гэх юм бол 30 хоног. Нэмээд одоо юу гойгаад байгаа юм бэ гэх юм бол Бразил, Хятадууд туслаач тэхүү. Тэгээ БРИКС-ийн орн тий Бразил, Russia тий. Yes, so both China and Brazil consistently support the idea of a ceasefire. Үргэлж бид нарыг ерөөхдөө байлдааныг төр зогсоохын дэмжсэн. They have been stating about this years and years before. Олон жилийн давтамжтай ярьж байгаа. See their support now and their voice in their dialogue with Russia because they have influence on Russia. За тэгээд тэд нэр ингээ Оросуудыг нөлөөлөх боломжтой учраас тэдний тусламж тэ нөлөөийг ашигламаар байна хаа. Оросуудтай яриач дээ. Ярих болов. За. Потом о чем говорят сейчас. Энэ хилцлийг манлайлсан хүн.
многие якобы сначала перемирие, и так было всегда. Тэгээ одоо хүмүүс юу ярьж байна гэх юм бол те. Их тайвны хилцлийн өмнө ерөөхдөө байлдаанаа зогсоодог гэж хүмүүс ярьж байгаа юм. Тэ үргэлж ийм байсан. Ерөөхдөө стандарт протокол яг ийм байгаа гэж хүмүүс одоо яриад ах юм. 30 дней безо всяких условий. 30 дней, 60 дней, не важно. Сначала перемирие, а потом переговоры. Эхлээд байлдаанаа зогсоё. Тэгээд дараа нь тэ хилцлээ По достижению мира. Так говорят люди, которые вообще историю не знают. Как правило, всегда, как говорил Наполеон, война и переговоры ведутся одновременно. Тэгээд Наполеоны үгийг ингээ эргүүлэн хоолж чинь заяа. За, тийм юм байхгүй. Ерөнхийдөө олон улсын түүх ингээ хараад үзэх юм бол байлдаан хилцэл үргэлж зэрэгцээд явдаг. Энэ бол Наполеоны үг. Тэ? Negotiations and war go side by side. Я напомню, что плохие примеры на самом деле, плохие примеры. Но Вьетнамская война 15 лет США и Вьетнама. Все время шли переговоры по ходу боевых действий. За нэг эвгүй жишээ аваад үзчихье. Ямар жишээ юм бэ гэх юм бол Америк, Вьетнам хоорондоо алдчихжсэн, байлдчихжсэн тий байлдчих хугацаанд үргэлж хилцэл яваал байсан. Тэр дундаа тэр хугацаанд байлдаан зогсоогүй. Корейская война. Солонгосын дайн все время шли переговоры. Үргэлж хилцэл яваал байсан, хоорондоо харилцаатай Самое, байсан. наверное, для нас. Ихтэй байлдаан зогсоогүй. Да. Тоже, если 20 век возьмем, советско-финская война. Вообще. За тэгээд тий одоо өөр нэг жишээ аваад үзчихье. Оростой холбоотой нэг жишээ үзчихье. Тэгээд аюул сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол түүх давтагтаад ах шиг байна. Тий Совет холбоо, Финландын дайн жишээ аваад үзчихье. История повторяется удивительным образом. За тэгээд яагаад түүх давтагтаад идэх юм бэ одоо сонсцгоё заяа. Амар гоё жишээ. Сталин предлагает перемирие в Финляндии. Дайн үргэлж явах үедээ Сталин Финланд юу санал болгосон бэ гэх юм бол окей, байлдаанаа зогсооё. Их тайвны төлөө явъя. То есть заключение мира. Англичане и французы Англичууд, подзуживают. Нельзя с Францчууд, советами договариваться. Финландууд юу шахсан бэ гэх юм бол Советчуудтай хилцэл хийхгүй шүү, Мы вам ярихгүй шүү. обеспечим военную помощь. Ширээний ард суухгүй шүү, бид нар тусламж явуулнаа, бид нар цэргүүд явуулнаа, бид нар зэвсэг явуулнаа. Тэ? Хамтдаа хэдүүлээ Советчуудыг даръя. Тут добровольческие экспедиционные корпуса из Англии и Франции. Ну, никто, естественно, не прибыл. Мэдээж тэдний аль нэг ч ирээгүй. Не успели. Воюете с русскими до последнего финна. Тэгээд эднэрт бол нөгөө Оросуудтай, Советчуудтай ингээ алцах цаг зав, хүмүүс зэвсэг мөнгө байхгүйсэн. Гэхдээ Финляндийг урдаа барьсан. Потом по ходу боевых действий начинается перемирие. И не так. Затем по ходу боевых действий идут мирные переговоры. И в конце концов эти мирные переговоры. За тэгээд байлдаан үргэлж явах үедээ Сталин, Финланд тал, Совет тал юу хийжсэн бэ гэх юм бол хооронд алдчихж явах үедээ хилцэл яваал гэсэн. Тэгээ хэзээ нэг цагт инх тайван дээр дууссан. Ставится точка, после этого заключается мир и заканчиваются боевые действия. То есть я к чему говорю? Война и переговоры всегда идут в истории одновременно. За тэгээд байлдаан инх тайвны хилцэл үргэлж хамтдаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо баг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгээ одоо өчигдөр Украины тал юу шаардсан бэ гэх юм бол байлдаанаа зогсооё. Яг одоо. Гэхдээ тэр 4 област, 4 район, 4 аймгийг буцаагаад өг бид нар хүлээн зөвшөөрөхгүй буцаагаад өг энэ манай газар нутаг. За тэгээ Оросууд юу гэж хэлсэн бэ? Сонсцгоо. Что касается заявлений, которые следовали внутри от сторон нашей стороны, мы знаем, что было утверждение, последовавшего от одного из наших переговорщиков о том, что если прямо сейчас, в ближайшее время, не будут признаны 4 новых...
За тэгэхээр манай талын төлөөлөгч юу хэлсэн бэ гэх юм бол тий. Та нар одоо энэ 4 област, 4 район, 4 аймгийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол, манайх руу шилжүүлэхгүй юм бол ирээдүйтэй российских региона, то в следующий раз будет уже 6 регионов. Дараагийн удаа хэдүүлээ уулзахдаа 4 район, 4 област ярихгүй 6 яриа шүү. Эта фраза внутри звучит. Энэ бол бодтой, энэ яригдсан. Хүмүүсийн амнасаа гарч исэн. Можем это подтвердить со ссылкой на наши достоверные источники, близкие к переговорному процессу. За. Тэгээд украинчууд юу авч чадсан бэ? Юу ч авч чадсангүй хөрх амттууд. За. Тэгээ одоо Оросын хэвлэл мэдээлэл дээр одоо ийм юм гарч ийн заяа. Иймэрхүү хүмүүс л очсон байна. За. Тэгээ энэ болохоос өмнө Путиний үгийг бас сонсцгоо. Яг гэх юм бол эндээ бас нөө БРИКС-ийн уулзалт дээр Путин бас Украины талаар тодорхой мэдээлэл өгч ирсэн. За. Дорогие друзья. Хүндэт найзуудаа Оросууд хизээч хэлцлийг татгалцаагүй. Хочу обратить ваше внимание при содействии того же президента Эрдогана. Эрдоган ерөнхийлөгчтэй бид нар ийм амжилтанд хүрсэн. Туркууд биднийг хүлээн авсан. Прошла целая серия переговоров. Тэгээ Орос Украин талдаа хэлцэл хийх гэж утсан явсан. По выработке имер доверия. Итгэлээ уцаагаад авахын тулд тэгээд ерөнхийдөө яг ингээд зургтцсан, яригдсан хэлцлийн гэрээ танд танилцуулъя. Этот договор, мы не договаривались с украинской стороной, что он будет носить конфиденциальный характер, но мы никогда его не предъявляли. За бид нар украинчуудаа юун дээр тохирсон бэ гэх юм бол энэ тэг гэрээ бол нууц биш ээ. Гэхдээ бид нар ерөөхдөө энэ гэрээн дотор тэг сандлын бичиг дотор агуулгыг хизээч залаагүй гэхдээ одоо задлая. Не комментировали. Этот проект этого договора был парафирован руководителем переговорной группы из Киева. За тэгээ энэ гэрээний төсөл дээр Украины төлөөлөгч гар юсгөө зурсан шүү. Он поставил там свою подпись. Вот он. Тэгээ Istanbul Plus гэсэн гэрээ Google-д үзээрэй. Бага. Тэгээ Google-оор ChatGPT-гаар орчуулуулж болно. Нээлттэй байгаа шүү. Он есть. Энэ документ байгаа. Он так и называется. Договор о постоянном нейтралитете и гарантиях безопасности Украины. Именно о гарантиях, о которых вы сказали, уважаемый друг президент Южноафриканский. За тэгээд энэ дээр ерөөхдөө Украины аюулгүй байдлын баталгаа тэгээд neutrality аль талдаа ч орохгүй НАТО гишүүн болохгүй ерөөхдөө том заалтууд нь байсан. Энэ дээрээ эдгээр гарч зурсан. Более того, к нему есть еще. Бүр ингээ хавсралт байгаа. Юуны хавсралт юм бэ? Сонирхъя те. Они, знаете, сейчас даже не буду об этом говорить. Они касаются и вооруженных сил, касаются других. Цэргийн хүч, те, цэргийн тоо, танк, зэвсэг, пуужиг, хэдэн батальонтой байх боломжтой юм бэ? Ерөнхийдөө энийг бүгдийг энэ хавсралт дотор, энэ гарын үсгтэй документ дотор байгаа шүү. Киевской делегации. Подпись стоит. Киевийн төлөөлөгч энэ дээр гар зурсан. Но после того, как мы, как и обещали, отвели войска от Киева. Тэгээд энэ дайн эхэлж байхдаа Оросууд маш хурдан талбай нутаг авсан шүү. Бараг Киевийн хаалгууд нэр ирсэн байсан. Окей? Түүхийг санаж яваарай та. За, тэгээ Оросууд юу хийсэн бэ гэх юм бол зэрэгэ буцаага татцсан. Тэ? Окей, Истанбул тохироонд хүрцэх юм байна. Тэ? Окей, гар үсэг зурсан байна. Окей. Бид нар тэгвэл болий. Хүмүүсээ татъя. Ийм юм болсон шүү, guys. Киевские власти, как обычно, делают их хозяева, выбросили это все на свалку истории. За тэгээд бид нар ингээд сэргээ татаад тэгээ энэ украинчууд юу хийсэн бэ гэх юм бол энэ гэрээ хилцэл, санамж бичиг гэрээний төслийг зүгээр түүхийн хогийн савн дээр хайцсан. Скажем так, аккуратно и постараюсь интеллигентно выражаться. За, окей. За ийм юм болж исэн. Тухайн үед би яг ийм төрлийн контент хийж байгаагүй. Окей. Хийх ёстой байсан байна. За. Тэгээ одоо та хэд ингэ бодоод үзчихсэн. Ийм юм болж исэн юм бол дахиад эднэрт итгэн гэж байх юм уу? Тэ? За тэгээ энэ хэлцлэрийн гоншгоноод яваад өгсөн. Одоо хин дээр гүгээд очиж байгаа юм бэ гэх юм бол энэ 3 4 лузер дээр
яваад очиж байгаа. Тэгэхээр эдгээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол Францын хэвлэл мэдээллийнхэн одоо бүр Франц, Украин, Германы Бундесканцлер Макроныг шоолоод шүүмжлээд хийгээд эхэлсэн байгаа шүү дээ. Энэ Charlie Hebdo тэ Tu es l'air en pleine forme. Тэ чи бол гайхалтай харагдаж байна. You're about to win тэ Tu es sur le point gagner тэ You're about to win. Тэгэл ингээл Putin is definitely Putin надаас зоолттой айж байгаа гэх юм гарсан. Окей. За тэгээд энэ Оросын төлөөлөгч юу ч мэддэггүй ба биш түүхийг аягүй сайн мэддэг юм байна. За тэгээ ямар хүн Путин явуулсан байна дахиад сонсцгоо. Бисмарк, который долгие годы был послом в Санкт-Петербурге, прекрасно изучил русский язык. Вообще Otto von Bismarck судлаад үзээрэй Австри, Герман талтай хүн. Тэ Орос төлөөлөгч Оросдод тэ элчин сайдаар ажиллаж байсан. Орос хэлийг төгс мэддэг. Россию он понимал. Оросыг мэдэрч чаддаг хүн. Понимал общие интересы между Россией и Германией. Тэг Германы сонирхлыг маш сайн мэддэг байсан. Тэгэд Otto von Bismarck үргэлжлүүлдэг байсан бэ гэвэл никогда не пытайтесь обмануть русских и что-нибудь у них украсть. Хизээш Оросуудыг тэ хуураад тэднэрээс юм хулгай хийх гэж үзээрэй. Потому что пройдет время, и рано Яг или их цаг поздно хугацаа өнгөрөн русские хизээний всегда цаг приходят за своим. Оросууд өөрийнхөө авах ёстой юм аа. Вот это русские авдаг юм аа. всегда приходят за своим. Мне кажется, очень важный урок истории. Оросууд өөрийнхөө юм аа авдаг юм аа. Окей. За нэмээд ингээ Европчууд одоо Трамп Путиний уулзалтаас айгаа явж байгаа. Яг гэх юм бол юу харагдсан бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног зүгээр илт харагдсан заяа. Тэ? Трамп хаашаа анхаарлаа хандуулж байгаа юм бэ гэх юм бол одоо Middle East руу анхаарч байгаа заяа. Катар, Saudi Arab, Syria, United Arab Emirates, Dubai, тэ? Доха гих мэдчлэн. Тэндээсээ бараг 3-4 их $80 хөрөнгө олж босгоцсон байгаа. Тэнд юу байгаа юм бэ гэх юм бол нефт байгаа, эрчим хүч байгаа, мөнгө байгаа, хөрөнгө олт байгаа, саруул эрүүл ухаан байгаа. Бизнес хийе гэсэн хүмүүс байгаа хгүй. Зөө. Тэгээ Европчууд ямар хэрэг байсан юм. Тэ? За тэгээ Оросуудтай уучраа олцоод тэр Middle East руу төвлөрчих юм бол Азтай уучраа олчих юм бол энэ Европын дуракууд хинт хэрэгтэй юм бэ? Эднэрээс айгаад байгаа. За. Тэгээд Зеленский Истанбулаас юу авч чадсан бэ? Энэ нэг бичлэг задарсан. Энэ байна. За одоо зэвсэг мөнгө блэ окей доо яа дахиад хошнууд уулчлаа тий. За Зеленский юу ч авч чадсангүй. Оросууд энийг ялсан баттай тий дайна зогсоохгүй энэ Европчуудын ингээ санкц хориг хамаагүй Дональд Трамп тий анхаарлаа аль хэдийн өөр тийш явуулсан байгаа. Дэлхийд даяар ингээ яваад мөнгө босгож байгаа, хилцэл хийж байгаа, хөрөнгө олд татж байгаа. Тэгээ энэ Европчуудын тэнэг зан тий энэ Украины улс төрийн гамшиг манууд хэрэггүй байхгүй. Одоо аль хэдийн Дональд Трамп сонгуулийн үйл ажиллагаа эхлүүлсэн тэрийг санаж яваарай.